За манай подкаст эхэллээ. Анхны дугаар одоо хүмүүсээс асуулт асуугаад зочноо олох даалгавартай байгаа би. Ингээ годамжаар явж байгаа хүмүүсээс шууд манай подкастт гэж орох уу гэж юу асуух зорилготой байгаа. Тэрний өмнө эхлээд нэг асуулт асуужгаад халааж байгаа тийм өрх зорилготой бит хоёрын ингээ явж байна. Хада хүн олдох юм уу? За одоо яа гэсэн. Одоо яг нэг хоёр хүнээс хамгийн түрүүнд гарч ирсэн хоёр хүнээс асуу заяа. Хүн алддаггүй. Яг үнд хүн алдахгүй тааш хүн асууж чадахгүй байна. Амар ичцээ. Big шигээд тийм ээ. Мань арай big boss гэм болохоор ганц юм асууч хоёроо. Ганцхан асууч. За одоо анхны болзон дээр эрэгтэй эмэгтэй хоёрыг аль нь төрүүлж төлөх хэвээр гэж боддог вэ хоёр? Хуваах хэвээр гэж боддог уу? Ер нь болцохгүй байх хэвээр юу? Хуваах хэвээр. Хуваах хэвээр. Хоёр манай подкастт орох уу? Юу асуух юм бол? Гэ асуулт шүү дээ. Подкастт орох уу? Айцгүй. За баярлалаа. Худлаа. Шал худлаа. За гурван найз. Ганц юм асууч. Одоо өнгөрсөн. Ганц юм асууч. Анхны болзон дээр эрэгтэй төрүүлж биш ээ. Эрэгтэй төлөх хэрэгтэй, эмэгтэй төлөх хэрэгтэй. Эсвэл хуваах хэрэгтэй. Хин болзонд ирсэн. Би. Тэгвэл чи. Болзонд явах уу? Ого. За баярлалаа. Стади шивя. Мэ холбогдоог байсан юм байна. За ахаад асуунда. Өөрөөсөө навхан залуутай болцоо. Үгүй. Яагаад? Үгүй. Болцгой. Яагаад? Зүгээр амар тэнэг штэ. Хамт явж байхад амар санаар. Яагаад тэнэг вэ дээ? Тэгэхгүй би яг өөрөө яг эрэхтэй хүн шиг санагдах хаа яг юм хамгаалж хамгаалаад. Гааш. Тэг яагаад байж болохгүй гэж тийм ээ. За ер нь хоёр подкастт орох уу? Нэг 30 минутын подкаст. Эсвэл цагч хийж байна. За тий. За орё. За. Алгаад ташаарай. За. Орлоо. За байж чи. Самэн манай нэрээ олж юмжээгүй. Гэтэ нэрээ подкастынхаа нэрийг олж юмжээгүй. За сайн байцгаана уу? Манай подкаст одоо нэрээ олж амжаагүй байна. За тэгээ өөр хэлээ. Өөр тэгээд би бэк байна. За би гей байна. Чи гей юм уу? Гү. Зүгээр гей үсэх шүү энэ. Жи. Тэгээ сайн байцгаана үзэгчтэй. Манай подкаст эхлэхэд бэлэн болсон байна. Манайх нэрээ олж амжаагүй байгаа. Тэгээд манай хоёр зочин гудамжнаас олсон зочин байгаа. Орон гэртээ. Тэгээд намайг гээ гэдэг. Бэкдэг. Намайг аварсаа гэдэг. За гэдэг. За жавзаа заяа хоёр хүрэлцэн ирсэн байна. Юу вэ? 50 дээ. За манай подкаст энэ дээрээ дөндөрлөө. Ахиж юм уу? Сүр жавхлантай эхлэх хэрэгтэй хаа. Hi guys гэх тээ. Тэгснээ өнөөдрийн нэргүй подкастэнд маань сая гудамжнаас олцсон хоёр охинтойгоо таарлаа. Тэгээд би бол би бол гей байна. Чи өөрөөс бэк байна. Битээр ингээ би хэлээл. Жохон ингээ амар ингээ emotional маяг. Бид хоёр нөгөө сая подкаст хийсэн шалтгаан нь болохоор одоо нөгөө заавал олонний танил ч юм уу одоо их дагагчтай эсвэл заавал мундаг хүмүүс подкастэнд орох албагүй гэж бодоод тэгээ зүгээр ингээ гудамжнаас зүгээр рандом тийм хүмүүс ингээ оруулж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр хэдүүлээ зүгээр ер нь бол ямар ч хамаагүй сэдвийн талаар ярилцж болно. Чөлөөтэй айгүй чөлөөтэй тэгээд Хоёлаа мундаг шиг нэ. Амар мундаг биш дөрөв хүн сууж. зүгээр заавал тийм мундаг та биш. Одоо ер нь амар зүгээр амжилтанд хүрсэн ч юм уу нэг тийм амар од хүмүүс заавал подкаст нэвтрүүлэнд орохгүйгээр. За тэгэхээр өнөөдөр манай подкаст амжилтгүй дөрөв. Зөв. За. Хоёроос амжилтгүй гоё те. Хоёр нэг амжилт амжаагүй л олохгүй л хайгаал. Энэ бол иржсэн хамгийн амар тэнэг пик ап лайн өөрөөсөө одоо тэгээд тэнд явж байгаа чи одоо тийм бар маанд одоо хүмүүс тийм их юм хэлдэг шүү дээ. Тий зүгээр сая сүүлд нэг саяханыг болсон юм орж ирлээ. Тэгсэн чинь нэг нь яг нэг юм олонний танил гай байсан юм гэснэ. Эхлээд би яг нэг газараас гараа явжсэн чинь амар бүүнөр амар олоолоос хосч ирсэн нөө. Амар над руу чиний өндөр хэдвэ гэхээр би
176 гэж би шууд ингээд явж исэн байхгүй угаасаа. Тэгээ ингээд 176 гэж хэлээд яваад тэгээ буцаад би нэг юм аваач өгчөөд буцаад яг тэр газар руу орох гэсэн чинь үүдэнд нь дахиад яг хүтээгээ зогсож ирсэн аа. Яг тэр нэг гай. Энэ миний их гэдгсэн чинь юу гэлээ нэг нь чиний өндөр яг хийдгэлээ гэж 170 гарч үгүй тэгвэл одоо минийх гэх нэг юм амар эргүү ярэ амар хөгшин нэг юм олны танил нөхдөө тэгжсэн болоо надад амар сайжсан. Зөөр манай нэрийг хэлж болдог подкаст ч үү. Ширикийн илжиг шиг тийм залуу байвал яг хөө хоёроос өндрөө. Гэхдээ ширикийн илжиг шиг. Зүгээр шир ямар гэсэн үг юм? Илжиг нь яадаг үлээ. Өрөвч тэгээд Илжиг чинь нөгөө луутаас очдөг. Зан чанарын хувьд өрөвч өгжилтэй тэгээ цайлхан маш сайхан зан чанарыг агуулсан шүү. амар үнэнч байгаад нь тэр луудаа тэр чинь бас амар чухал. Тэгээ эмхтөө бүхэн луу ах уу гэдэг тийм ээ. Зүг. Луу амар. Луу амар шүү дээ. Тэр лууч амар хөөрх шүү дээ. Тийм л дээ. Гэхдээ тэнийг үжиж л өглөөтөөс юм шүү. Дийч чинь тэнийг өстэй угаасаа. Үгүй бас гайгүй. Жон бүтлгүүл. Ширээг үзчихсэн үү? Үдчихлээсэн л та. Гэтэл лилжих чинь жоохон юмтай шиг л үстэй. Яг жоохон бүтлгүү шүү дээ. Тэгээ нэлээд бүтлгүү дижиж л тэгээд зүгээр шүү дээ. Тийм зан чанартай юм чамаа хамаатай. Бүтлгүүсэн ч гэсэн. Гэтэ илжиг лаг юм уу? яа лууг аваас учиж юм лээ. Гэхдээ амар олон хүүхд мөхттэй. Тэ. Чи лууны юу? Ойлгоцсон шүү. За тийм ширэг ярих болоо. Яг ширэг орсон. За өчлөө. За дараагийн асуулт байна. Дараагийн асуулт. За надад дараагийн асуулт жимнэ авах ингэж хэлсэн дээ. Ер нь бол ингээд бүр ингээд суучаад заа юу. Тэгээд одоо хадминдаа амьдрах. Одоо тэгэл янз бүрийн санхүүгийн бас шалтгаанаас болоод тэгж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгж амьдрах нь зөв үү? Эсвэл аль болохоор бүр ингээд өөрөөсөө бүр төрөслөж чамаагүй тустай амьдрах нь зөв үү? Гэрэлцэн байж чи. Гэрэлсэн хөсөө. Тэгээд янзаас эхэл. Би бол тэгэл яасан чамаа авахгүй тэгээд тусдаа өөрөөсөө юмудаа болох гээд үзүүл зүгээр юм болов. Хитрхээ анх дөнгөж хэлж ижил юу юугүй тэгэл за ингээл амар амар замыг сонгож байхаар яг ингээл юм амьдралын хат өвтөг хамт үзэл нэгээ илүү бүр таниад аав шүү дээ. Тэр боломж ашиглаа. Тэгэхээр хамт байгаа гэрэлцэн хосууд байх юм бол тэгэл хамтдаа юмаа болохгүй л үзэхэд л байх та. Тэр л Түрээсийн барин чамаа тгээс ихсэн л зүг багтлаа. Хадван дайм дэрнгууд тэгээд нөгөө яа энийг таавэ. Тэгээ хадвандаа ингээ хэрвээ амьдрах юм бол зүгээр ажигладаг зүйл гэвэл тухайн хүнийх нь тэр аав ээж нь амар их амьдралд нь ороод тэгээд салж байгаа шалтгаанууд амар их харагдсан. Гэтэ өөр бас амар nice аав ээжүүч бас байдаг л та. Гэтэ л ер нь чи хідээ амьдч утсан юм бэ? Хамаатнуудынхаа кейсүүд дээр харж байгаа шүү дээ. хүмүүсийг харж байгаа тийм. Тэрнээс бит хоёр бол мэдээж өөр тийм туршлага байхгүй. Байхгүй шүү дээ. Тэ. Залуучуудаа. Чи юу гэж бодож? Би юу? Мэдгүй. Хамаагүй шүү дээ. Эхтээ тустай байсан л гоё л үгтэй тийм ээ. Тэгэхгүй гэхдээ энэхээр яг ингээд эсвэл ингээ амар өндөр төрөөс төлж ингээ хойлох нь байх уу эсвэл тэр мөнгөө ингээд хадгалаад тэг ингээ бас ингээ хадминдаа байх уу гэсэн ийм кейс тэр гэж байна. Түр гэр гэртээ ч болохгүй. Тийм тухайн гэрэлсэн багсаа хэвдэхгүй яриа. Тэр юу нэрэ. Одоо тэгээ юу аа? Гэрлээ тийм ээ хурим найр хийгээд тэгээ аавж амьдрна гэж үү? Тийм. Хадминдаа. Тэгвэл нэг аавж гэсэн худлаахаа. Тийм. Гэхдээ чи ингээд амар одоо жоохон сагуугийн асуудалтай шүү дээ. Тэгээд жоо мөнгөө тэр хооронд ганц 2 жил амьдраад мөнгөө ураагаад тэрүүгээрээ байр ах уу эсвэл ингээд бараг туризм байраар хурим хийх юм уу зүгээр хурим хийцэн. Одоо гэрэлцэн хосод тахгүй юу? Юу хурим хийх мөнгөөрөө байр. Зүгээр хурим хийх чи анд зүгээр ингээд заавал тийм амар фэнси юм байгаа юм шүү дээ. Зүгээр ингээд очиод гэрчлэгэн дээр ингээд одоо гэрэлцэн хосон. Тийм. Тэгэхээр энэ нэр өгч үү. Яасан ч байсан бүр тэгвэл тэгэл амьдрын шүү дээ. амьдрын шүү дээ. Тийм би ч гэсэн амьдрын. Арай зөв юм л тийм чинь уусаа хоримтлуулж жагаад тэгжээд байраа аваад тэгэл тустаас нь тий. Тий. Гэтэ бас яг нэлээ аргагүй их хэмнэлт хийх юм байна нэг баг. Тий. Тэгээс нэг тэнийг гэхдээ бас яг хүсээд тах юм биш хин чаашаа хүсэх юм чих юм нааш. Гэтэ тийм муухай төлбөр гэж хэлэхгүй. Иргэн тойронд чинь тийм кейс байгаа юм уу? Баа. Надад зүгээр надад тэр нь бол тийм муухай биш зүгээр л. Тий. Тийм. Үгүй надад нэг тийм муухай.
Таарч байхгүй мó? Тийм найз Амар мэг. хэцүү. Админ дээр. Би сайн хэлсэн шүү дээ. Nice хадам аав ээж байгаа тэг өөр бүр эсэргээрээ өөрчиж байгаа. Тэгээд яг ямар хүмүүсээс нь шалтгаалж хамт байх үг нь хэцүү эсвэл амар ер нь яасан ч хэцүү байх гэсэн улам илүү хэцүү байх уу эсвэл ингээд Баг хэцүү. баг хэцүү байх уу гэдэг сонголттой дүүр тулна гэж би бодож байна. Би бол яг зүгээр яг юу ч хүү байгаа ч гэсэн тэгээс эхлээд яг тийм хэцүү ийм хатуу юм байдал байгаад тэрийг даван талаа гарч байгаа бол цаашдаа тэгэл юу ч байсан хамт байгаад байж чаддаг. Бүр ингээд харилцааг нь бүр илүү бэхжүүлэх зүгээр юм давах хэвээр давааг нэг байх л гэж бодчих. Тэрнэр юу бол аав ээжээсээ салахгүй тэгэл хүнтэй суучаал дахиад аав ээж хайллынхаа талаа аав ээж дээр очиод ингээл байж ин гэдэг бол бас том болсон хүмүүс байж тийм л. Тийм. За дараагийн асуулт байна. За эрэгтэй хүнээс эсрэг хүснээс ч байж болох хамгийн муухай. 3 red flag тий. 3. Манай ээж хэлдэг байхгүй зүгээр чамайг гэсэн сэтгэлтэй байх юм бол өндөр нам өргөн бүдүүн ерөөсөө хамаагүй гэдэг. Бэс тэрнтэй амар санал нэгддэг. Тэгээ намхан байсан гэсэн тэг үнэхээр сайхан сэтгэлтэй тий. Яг ингээд дотоод хүн бас гайхалтай болсон. Чиний үстэй намхан гэхээр ч одоо хэдэн сантиметр намхан гэх юм. Мих уу? Битгэхгүй байна. Sorry guys. Өөрийгөө авраа гарчлаа тий. За хилчих юм биш үү? Угаасаа Толгойд орж ирдэг гэдэг. Гэтэ за худалч модалч тэгэл үнэн биш энэ төр ч юм бол хүн болгоны хэлдэг зүйл бах тий. Тэгвэл нүүрэндээ piercing-гүй. Piercing-тэй. Тий. Тэгээд чиний үед юу? Миний шивэстэй. За шивс. Ганц л юм уу? Тий. Би яг ч ихтэй шивэс мөрөөс тийм дуртай. А тийм. Ер нь санал нийлж байна. Ингээд хүмүүс тэгээд идэв штэ. Ингээд relationship ингээд эмэгтэй хүн төрөлсмаа ингээд яг юм өөртөө амар хайр ингээд яг одоо надад ингээд жишээлбэл амар хайртай яг юм obsessed болсон залуу сонгомоо гэдэг штэ. Би яг тэрийг эсрэгээрээ боддог. Би жоохон тиймэрхүү хүмүүс амар дими юм санагдаад байхгүй. Надад одоо ингээд тийм хүн тийм юм ажиллахдах юм бол би аль болох амар хол байх гад. Яа тэгэхээр яг эцсийн дүндээ зүгээр яг ингээд нэг юм кино ч юм уу юм үзэхэд яг тийм хүмүүс чинь яг юм хардталт марталт янз бүрийн юмнаас болж их нэрээ алж мэддэг хүмүүс идэх байхгүй. Лэрдмагийн нөхөр дээр шүү. Тийм тэрэн шиг тийм болохоор ер нь би нэг юм яг ямар нэгэн self esteem байхгүй яг өөртөө нэг хайртай биш. Тэгээ ингээд бүр ингээд нөгөө хүндээ бүр ингээд амар obsessed болоод бүр ингээд өвхөн хатангүйгээд үгүй ээ гэдэг хахад гүгээд байдаг тийм залуучуудад дургу. Яа дургой тий өөртөө тэгж юм. Тэгээ араас одоо жишээлбэл үгүй мэдх юм алга амар юм хөөхөн ингээд явж болох байхгүй. Эсвэл одоо ингээд яг үгүй ээ ерөөсөө тийм юм байхгүй гэд ингээд амар сайн яг ингээд хилцэн байхад стилгүйгээд хахаар өөрийгөө хүнлэмж гэдэг хүн тэр ерөөсөө алга байна шүү дээ. А тэгэхгүй яг ингээл ханд өгөөл гээл одоо биш ээ гэл ингээ маяглаад хахад ингээд байвал би өөрөө туртай байна гэсэн үг шүү дээ яг үнийг хэлэхэд. Тэгэхгүй яг ингээд үгүй байхгүй гэж хэлэнгууд зүгээр гоё. Яа би нэр 3 red flag-аас санчлаа. Ингээ санчлаа гэж олчлоо. Нэг нь нүүрэндээ piercing тэгээд шивэстэй бол red flag. Тэгээд урт хумстай. Ихтэй жиж урт хумстай гэж юу? Тийм. Yes, Disney skinny jeans өмсдөг. Хэрвээ тэгээ тэрний skinny хүн бол skinny jeans өмсдөг ч юм уу те. Skinny биш байсан ч skinny jeans өмсдөг. Тийм. Skinny jeans гоё шүү. Зүгээр амар л өмсдөг шүү дээ. Тийм өмсдөг. Болзооны бүтлгүү түүхүүдээс ярил ганцыг л хамгийн хэцүү тийм ээ. Санаа зовмоо. Эсвэл найзын түүхч биш байх. Тийм ойрын өөрийнх нь түүхийг манай найз гэж байгаа ч ярьж болно шүү дээ. Уусаа ганц л юм. Юу гэнгүүт нэг гайтай ингээд наттай Риотын тоорыг хэлсэн байхгүй юу. Тэгэхээр за тгий тэгсэн чинь ажлын шугамар уу? А зүгээр л Риотын тоорыг уусаа ингээд жоохон симп байсан байхгүй. Тэгээ за орё гэж бодоод гоё өдөр байсан юм а тэр чинь зуны сайхан өрөө. Тэгээд суг явжсэн чинь таксид гэсэн. Тэгээд таксид чинь би төлсөн байхгүй. Таксигаа төлөөд тэгээд парк ороо. Тэгээд парк дээр тоглоё болсон чи би ингээд дөөрхөн тикетийг авч байгаа. Чин нөгөө хүн чинь би тоглохгүй гэд. Тэгээ би аль хэдийн тикет авсан. Чи мөнгөгүй мө би даах уу гэсэн аахгүй. Тэгсэн чинь гүү гэд тэгсэн аахгүй. Тэгээ за гэд тэгээд авахар болгочих шиг болсон. Тэгээ би ус алсыг харагч дээр
тоглоно гэж бодсон. Тэгсэн чинь нөгөө чи аваагүй шүү дээ. Тэг би ингээд ганцаараа алсыг харагч дээр суун гэсэн үг үү дотроо буцаахгүй. Тэгсэн чинь ер нь тийм болж таарад. Тэг би ганцаараа алсыг харагч дээр суусан заяа. Тэгээд амар урт санагдсан надаа. Тэгээд тэр би буугаад ирсэн аахгүй гэсэн чи байхгүй. За. Тэгээд би за ойлгомжтой. Тэгээ харидөө эсвэл Юу ингээд ойлгомжтой. би ойлгомжтой байгаа шүү дээ. Ямар муухай юм бэ? Ямар муухай юм бэ? Тэгсэн чинь ингээд гинт залхаад би ингээд таньдаг хүнтэйгээ таарлаа даа гэд ирсэж байгаа хгүй. Тэгснэ ингээд буцахсандаа ингээд алхсан юм аа. Тэгээд тэгсэн чинь таксид хар болоо. Тэгээд окей гэдэг. Просто би даж байгаа шүү дээ таксиных мөнгө өгчөө. Чи нэг юмных нь баяр болж байгаа хүмүүс дээр очиж. Бэжтэй. Наа чи өөр төгстэй. Үгүй энэ үргэлжлүүлээ. Үргэлжлүүлээ яваад байгаа юм. Хүнтэй хайлт уулзчаад ирийг буцаад ирж байгаа юм уу? Буцаад ирсэн. Тэгснэ ингээд үргэлжлүүлээд ингээд таксидж байгаа хгүй. Тэгээд тэгснэ нэг ахыхын төрс өдөр чилүүдээ тэгээд очих хэвээр байна мэн гэх. Тэгээ надаас бело нэг мөнгө зээлээд тэгээ би бело авч өгөөд тэгээд лаа авч өгөөд Тэр лаа нь юу насны лаа юм уу? тэгээ Хэдэн нас вэ? мэдгүй санахгүй. Тэгээ би зээлж байгаа штэ. Тэгээд тэрнээс хойш ингээд ор тасгүй болох. Ор тас алга болцсон заяа. Тэгэл би за окей гэж бодоод тэгшээ дараа нь таарсан чинь самсраг бас таарсан юм Монгол айгу бас жижигхэн хүн амтан штэ жоохон. Тэгээд тэгсэн чинь ми зайны хань мэн гэ манайц. Тэгэл би ёо ямар ичдэггүй юм бэ. Би царийг нарахаас өөр ичиж байгаа штэ уусаа. Бурхан минь гэж бодоод. Нэг тийм түүх. Хоёр тэгээд болзон сүм би нэг бол мэддэг байсан юм сте. Мэддэг байсан ахгүй. Мэддэг ч гэдэг би ч нэг. Яаж танилцуулсан? Тэгээд яаж юуны харууллаа тийм болчихоо. Тэр нь олонгот би нэг газар ажилладаг байсан юм а. Тэгээд өөр газар л таарлаад идэв гэсэн хгүй. Тэгэл наваг асууж масуугаал тэгэл идэв гэсэн. Тэгжаал юм бас ганц өөр ирж исэн юм а. Тэгэхээр заз тгий дөө гэл юу ч бодоогүй гэсэн. Тэгэл ганцаараа асыг гарагч дээр суугаал. Тэгэл билоны мөнгө өгөөл тэгэл туссан та. Ямар хэцүү юм бэ тий. Тэр асыг гарагч бол нэрээ Даяам. ийм түүх гонь гэлцэн. Хан суухгүй те. Гониглахын ч яг ерөөсөө ойлгохгүй л байна л та тий. яг гэж юм бэ. Тэгэл асыг гарагчтай сайхан ганцаараа суучлах гэж байсан. Чанал. Жавцаад Надаа өстой орж ирдгүй. Өстой орж ирдгүй. Бараг байхгүй хаа. Бүгд бүтээвчтэй. бүгд дандаа алцаг харагчтай хоёлосоо тэгээ. Тэгээ чиний Одоо байхгүй тийм. надад ч байхгүй дээ. За. Сонирхолтой байна уу? Надад амар сонирхол юм байна. Вау, тэгтээ бас манай Нас тэгдэг. залуучууд бас зарим нь асуулт Жоохон байсан юм аа. Чи 2-3 жилийн өмнө. Тийм үү. Нүүс чигтээсэн. Чицүү. Тийм үү. Тийм. Бас хэцүү л. Зүгээр л амар царилэг хүн байсан. Ямар газар нэг Бас тийм тий. Хаагур цагийг өнгөрөөж. хаагур цаг өнгөрөөж нэг орохтой ер нь хаагур орж. Би сая нэг саяхан Орос элчингийн баруун талд гүүс гэдэг нэг газар байд юм лээ. Тэрэнд ингээ яг ажиллаа хийгээд суухад ингээ баг хүн байхгүй тэгснэ айгу гой дуу явдаг. Тэгээд тэр айгу гой санагдсан. Би сая тэнд сууж жоох юм хийж чаддаг л. Чи. За. Чи суух юу хийсэн мэт. Би бол тэгэл маа найзууд хаана вэ? Тэгэл тэр газар байхад тухтаалцдаг шүү дээ. Ер нь бол нэг амар яг ийм газар суун мөн гэж байдгүй. Чи ажил уу? Яг дурт суух дуртай газар уу? Тий. Ер нь суух дуртай газар гэж юм шоудах дуртай газар асуугаа шүү дээ тийм ээ. Ер нь зүгээр гоё спот л асуусан. Гоё юм уу аа. Би Хоёр армаар байсан юм уу? Тийм газар олмоор байсан юм уу? Тийм би гэхдээ нэг гадар мадуур гүй чи нэг гадар мадуур иш тэр явдаг болохоор зүгээр бас хүмүүсийн аавар орж ийн тийм зүгээр сонирхолтой санагдав. Гоё. Гадуур явдаг юм аа. Тэр Needlebury гэдэг айгу гоё кофе шоп байлээ шүү дээ. Ямар? Needlebury гэдэг. Тэр нэг рилин би бол харж илсэн. Тэр амар гоё гаднаа амар гоё тойлмалт байл. За нэг катли энэ газар маркетинг гэж байна. Needlebury Спонсор авах шүү. Оо. Дараагийнхаа подкаст яг тэнд. Хойлоо байх ч юм уу? Хойлож байхгүй л. Хоёул алга болсон. Энэ хоёр ч тийм. Сэлэгтэй бүхэн шиг сэлэгтэй. Бүтгүү Хоёулын годомжинд тарааш. Одоо та хоёр аа гэж. Та нар нэр Майкл Джексон үзээрэй. Амс. Яа гэдэг вэ? Би өгтөө Майкл Джексон хүн болгон мэддэж штэ. Тэгээ би яг киног нь үзсэн байхгүй юу? Зүгээр найзуудтайгаа үзсэн юм аа. Би нэг чи өөрөө нэг тийм хүсэл сонирхлоор бол үзээгүй. Тэгээд ер нь л амар гоё санагцсан. Тэгээ би Майкл Джексон үзснээс хойш бараг 4-5 хоног минь аяатай юу
Майкл Джексон нэрээ чатлаад. Вау. Тэгээ амьдрал нь амар сонирхолтой. Тэгсэн 5 насны дээрээ 5 настайгаасаа тайзан дээр гарсан. Гэх мэтчлэн тэгээд аавынхаа талаар Тэрс чи Gemini чатлаад байгаа юм уу? Хааши Майкл Джексон шиг бол гэж чатлаад байгаа юм уу? Одоо Майкл Джексон шиг аашл гэж чатлсан юм. Гэхдээ зүгээр ингээд Майкл Джексоны хайл тайлт юм уншиж байгаа шүү дээ. Тэмүүтээ жишээлбэл амьд өвгөн ингээд жоохон эргэлзээтэй байд юм бэлээ. Гэх мэтчлэн ингээд яагаад амьд биш амьд гэдэг байгаа яагаад амьд биш гэдэг байгаа энэ ч юм уу дээ. Тиймэрхүү юм ин асууж масуугаал чатлаа шүү дээ. Баттай их сурвалжаа явуулчих таа гэж юм гээл. Тэгэл их сурвалж байгаа нь Хөгшөө. шүү дээ. Яа төгшөө. Тий. Уусаа чаалах хүн байхгүй болонгууд хідэн AI-тайгаа чаалдаг байхгүй юу? Гэхдээ наа чин найзуулалт болохгүй байгаагийн шалтгаан юм шүү. Тэгээд чадласнаас бараг илүү сонирхолтой байхгүй юу нэг хэлэхэд бол тий хамаагүй илүү ингээд гоё яг юм фактгүй юм шиг юм баттай биш юм шиг юм яриад байвал наата батл гэхэд баталж чаддаг тий. Одоо л бас хүнтэй. Гэтэ бас амар их нэг эрчим хүч өрдөг болонгууд санаа зовоод байт юм аа. Ой. Байгаль таартай хүн байх нэ. Ойд мөрдтэй кино минь үздэг юм биш. Жавжаа. Мэдгүй бисээ сандгүй бас. Дүүг дагуулад кино үзчихсэн санагдаад ах юм. Бас нэг дүү мөгийн сонирхчихсан кино л. Өнгөрсөн жилийн цонштой тэр чинь. Пүү. Тийм шүү. Амар л завгүй хүмүүс байгаа. Би сайхан үзээ. Тийм завгүй мавдаг биш нэг. Уг нь Майкл Джекс үзмээр. Ороод үз юм үү. Тий. Сонирхолгүй л. Тийм тий. Гоё шүү дээ. Тэр нөгөө нэг бошиг сайхан гिच гээд фантастик кино гэсэн чинь үзсэн үү та? Тэр бас амар гоё кино. Би бас хөтлөө үйл байгаа. Тэр аним үздэг залуутай болцгоо. Энэ жоохон муу талууд давтлуу эсвэл байдаг юм уу? Байдаг л. Хүний сонирхлыг бас ингээд red flag гэж бас амар сонирхолтой. Гэхдээ сонир би тэрийг хахад гэдэг аним үздэг залууд red flag гэхээр. Тийм ээ байдаг. Яг хөө жоохон child би зүгээр таажаагүй л зүгээр л real meal тэмхүү гүйлэхээр ингээд тэнд аним үздэг бол red flag гэхээр. Childish. Гүй тэгэл хүний сонирхлыг childish маялж тийм ямар юм. Childish юм Шайл шалах. Гоё шүү дээ. Тийм би бол шүүмжлээгүй шүү тий. Яг шүүмжлсэн шиг амар. Тий. Атак орж би өөрөө үздэг. Гэхдээ би ихтэй нэг аним үздэг найз охинтой болохыг бас хүсдэггүй шүү дээ. Нүцгүй байвал дээр гэж бодод. Яа. Тэгэхгүй хажууд бас их ажилгүй. Чиний ярьж байгаа чинь болохоор бүр яг ингээд бүх юма хаяад яг ингээд үздэг хүний хэлээд байгаа байхгүй юу? Гэхдээ хаяад гэхдээ нэг шүн мөн ингээд нэг орчин үзээд тийм бас тийм цуг зүйл гоё тий. Тэгээ бас Чи тэгвэл яагаад туугүй юу гэдэг юм шүү дээ. би юу миний харилцаан зүгээр бүтэхгүй л байгалах л та. чи тэгээд тэндээс ингээд өөртөө дүгнэлт хийвэл юу гэж дүгнэлсэн юм. Тэгээ хүн болгоно л дүгнэлттэй л аваад тэрхэндээ тий. At this point. За баярлалаа их гоё асуулт байна. Өнөөдрийн манай дугаар спонсороор юу гэлээ те. Юу байхгүй. байхгүй шүү. Энд хоосон байгаа шүү. Яг хөө тэгэл миний буруулаагаад байд юм санагдаад шүү дээ. Тэ. Энэ нэг тийм те угаасаа чиний буруу байхаар байна гэдэг шүү дээ харч марч бол. Гүү. Би ихтэй яг хөө нэг охинд бол нэг охинд 2 удаа хэлчихсэн. Та хоёр хэр үнэнч вэ? Үнэн тийм. Надад яа. Яага энэ ч юм. Гүү зүгээр л Зөв хоёрхан хэрэгцсэн юм уу? Хоёрхан хийсэн юм уу? Би анти таягдсан. Ер нь бол нэг тэр охины хаягдалт амар толгоонд үлдсэн юм аа. Миний инээд цангинсараа таарж байгаа юм шүү дээ. Би 10 жилдээ 12 хаягдсан л та. Тэгээд ингээ хөөхөдөд ш. Даяа. Нэг хүүхэд үү? Тий нэг хүүхэдтэй хаа. Би тийм л үнэнч хүн. Анаас. Даяа. Наас Вау, ихтэй. яаж манай Би ихтэй араас нь хүүхэд гайс. Тэгээд яаж хаягдана? Өөрөө ирээл яваал хаяа. Тэгэл би нэг хайртай олонгот хүлээ хэлэн гэл. Үлдээ. Чамаг 12 хайт. 12 хайчаам ч. Тийм юм байна штэ. Тийм зөв юм байна онлын хувьд. Тийм ээ. Тийм. Чам тэл нэртэй. За одоо тэгвэл Чам тэл нэртэй. чигш. Яа ч дахиад. Ер нь манай хүн ч бага болцоод байна үгүй юу? Тэг. Билээд ч надаас хүн айчдаг байхгүй. Тийм болохоор хэзээ ч болцооны санал ирэхгүй. Би өөрөө хэзээ ч хэлэхгүй. Би яагаад тэгээд ирдэг юм.
Хүмүүс тэгээд мэдгүй. Гэхдээ яг яаж ч юм. Үгүй яагаад Эрдэнэ гэдсэн нэг юм зарим нэг талаараа юм body language гэдэг ч юм уу яг тухайн хүнийг харахад за одоо би яг энэ хүн дээр очиход ямар нэгэн chance байгаа даа гэж харагддаг хүн байна, харагдахгүй хүн байх аахгүй. Тэнгүүд манай зөв харахад за угаасаа л би reject-лүүлнэ, угаасаа л энэ хүнийг угаасаа юм relationship байгаа ч юм байхгүй ч юм. Гэхдээ ямарсан тийм юм хүсдэггүй юм шиг байна. Ингээд зорилго хинээтэй юм шиг байна гэх юм болов. За бараг л ер нь бол тэгж хардаг. Гэснээр ажил нь бүтдэггүй те амар хинээтэй мөртлөө. Тэр чи одоо залуу байна. Өөрийгөө эхлээд ойлгоцсон байх хэрэгтэй л халтай хүнтэй харьцаж эхлэхээс өмнө. Тэг яг өөрийгөө одоо бид эдийн насн дээр яг тийж ойлгоно гэж юм бид. Бас яг хөө тийм л дээ. Гэхдээ юу хүсэж байгаа ямар байгаа мэддэг байх хэрэгтэй л байна. Би бол өөрөө мэддэггүй юм шинэс. Тэгээ тэнгууд манай үеийнхний асуудал чи юу нь бол тэр байгаа байхгүй юу? Яг яах гэдэг мэддэггүй бүгдээрээ. Дээрээс нь тэгэл яг сошиал медиа бас аюу хэцүү л байна. Технээсээ л ингээл харахаар нэрэл ингээл нэг хүнтэй болцсон байжсэн чинь 2 3 хоногийн дараа нэг дайггүй хүн гарч ирэл даагч маач орж ирэл хүн бичил ирэнгүүл за гэдэг ч юм уу нэг тиймэрхүү юмнууд надад бол тэр цэс маяг ихтэй хүмүүстэй аюу их байдаг байх гэж би юу нь бол боддог. Ийм эргэлзээд эхэлдэг. Сонголт их байх нь буруу. Сонголт их байгаад байгуу тэгж байна. Тэгэхээр сонголтын үед ихтэй зүйл эмгтээд их. Тийм тэнгүүд одоо шил эмгтээд их за тэгвэл их байгаа тохиолдолд нэг хүн сонгох юм бол тэр хүндээ үнж байх магадлал нэрээ илүү байхгүй. Яа тэр угаасаа сонголт нь анханасаа байж исэн. Тэнгүүд яа тийм бол эрэгтэй хүмүүстээр болохоор жоохон ингээд хүмүүнтэй хостой болоод ирэнгүүт энэ залуу хостой юм байна. Ингээд ийм хүнтэй үерхэд харьцаад чаддсан байна гэдэг ч юм уу нэг тиймэрхүү эмгтээчүүд нь тэгж анзаарснаа бичиж хэлдэм болов. Maybe зөв шүүд хостой юм байна гэж бодонгуудаа албаар өөр юм болох гэж чинь найзаасаа тийг сонсчихсан байхгүй юу? Би ингээ яагаад ингэж идэв юм? Яагаад ийм болоод идэв бол гэж асууад хэрэгтэй. Тэгсэн чинь ингээд хостой хүнийг харахаар тэр хүн арай илүү бүр юм attractive харагддаг. Яагаад тэгэхээр тэр хостой байж ингээд яваад штэ яг нэг юм найз охин найз бандing ийм байр суурь дээр ингээд нөгөө хүний халамжлаад ингээд удаан хугацаанд явж чадаад байна. Сингл хүн чинь болохоор тэг чадахгүй байгаа болохоор сингл яваад байгаа штэ. Тэнгүүт хостой байгаа хүн ингээд хэрвээ би ингээд энэ найзлуугийнхаар би байсан бол ингээд намайг яг ингэж хайрлах юм байна гэж хараад эхэлдэг. Маш жоо шинэри type шиг байдаг. Жохон байгалийн инстинкт тал руу юм шүү дээ. Энэ жаа сайн эхнэрээ өрөх шиг юм бол. Үзнэ үү та? Би бүгдийг үзсэн. Би бүр эхнэрийн сүүлийн ангилаар би бүр ойлаа шинэрийг өрөвдөө бүр. Нэрээ ой. Би бас амар хуулсан. Би эхлээд англи сабтайтлтай үзчихэж үзсэн. Тэгснээр дараа би монгол боловсрал дээр үзье. Тийм би өөртөө боловсралтай үнэжсэн. Гэтэ чи юу гэж зүгээр л үнжээ тэгээд орхичих юм дээр шинэ заавал өшөөг аваад тэгээд шинээрээ тий зовоох юм нэрийг байна. Шинээрээ ч угаасаа лав ээж үсэл амар хэцүүсэн багц. Би зүгээр л үлдээ байсан. Миний point бол яаш шинэ нэрээ бүр анханасаа яах гэж Paris Maris явчаад буцаад ирдэн амар тэнэглэхгүй надад. Тэр гай чинхээсээ юунд налаад байгаа бэ? Үгүй гоо тэр философи нь болохоор гол нь тэр хүүхдтэй тэгээ шинэ нэрээ чи өөрөө нэг ерөөсө бүтэн гэр бүл байж үзээгүй. Тийм учраас яг хүүхдээ тийм зовлон одоо амсуулахгүйгээд нэг аавтай гişнээ одоо тийм байсан ч гэсэн нэг бүтэн гэр бүлийг авч явах гал тэгж хичээж байгаа л манай уу юм. Тэгвэл Гюбинес хамгийн анхны гэр бүлийн мэдрэмжийг мэдэрсэн гэж аахгүй. Тэнгүү тэр хүн амар үнцэнтэй. Тэгээд бүр хэрэг амар үнэнчдэх үү ёо бүр гайхамшигтай. Тийм ээ. Тэ амар хон санаатай та. Чи амар гүйлгээ ухаантай хүн байна. Харин тийм тулцсан гүйлгээ ухаантай тий. Чи үзсэн үү? Чи үзлээ. Чи бас амар мангардуу ээжсэн гинт тийм ухаантай боллоо. Хөөе тэрний найруулагч Penthouse-ийг найруулсан. Penthouse үзсэн үү та? Барилгын хамын дээр амьдраад идэх хүмүүс үү? Үзчихсэн. Дээр үйд штэ. Бас нэг жил юм тийм үү? Би бас тэгээ бүгд юм. Нөгөө тэндээс ч хүн төлөж мөлхөд идэх үү? Нэг сүнс гарч ирж. Би тэрийг үзчихээд ингэж бас би Jordan шиг юм болно гэдэг. Бодож ирсэн таа юу? Тэр нөгөө кул хамгийн кул нүдэн шилтэй ах штэ тий. Тийм. Тэр зүгээр ихтэй яг ямар утгаараа гингүүт ингээд юусоо шантрахгүй стил ингээд тэмцээр л ийсэн. Тэр зан чанар нь гайхамшигтэй. Хэдүүлээ ер нь карантинаар л яг өсвөр насныхан байсан юм шүү дээ. Карантин ер нь яаж өнгөрсөн? Карантин уу? Гэртэл боо. Тэгэл тэр чинь PUBG тоглоод сучдаг шүү дээ. Хоёулагийн үед бол карантин амьдрал амар нөлөөсөн баха тий. Би карантинаар 3 корона туссан баха. Би тэр 67 тонн шүү дээ. Үгүй юу? Тийм төсөлтэй баг. Ардагчтай нэг шүү дээ. Амар сүртэй юм болж байна. Корона тулахт нь эзэн
Тэгээ манай орсны гадаа нөгөө цагаан хувцастай хүмүүс ирж байгаа цагдаа магдаа. Тийм үү. Гадаад биш үү? Монголд ч удаас тийм. Тэгээ юу онгоцны гадаа? Манай орцны гадаа. Тэгээ имлэг авч явна юм гэдэг. Тэгээ манай ээж өгж явуулахгүй гээд. Вау. Бас Тэгээ тэр ямар хойсон нэр? Чи явсан ба тэгээ? Имлэг явсан юм уу? Яваагүй. Манай ээж өөрөө гэрээрээ имчилнэ гээд. Тэр нь бол зүг байх л гэж би бодлоо. Тэр нь зүг байсан. Тэгээд айгуу сонирхолтой. Манай ээжийн имлэгээс ямсгалын аппарат ирж мэрээ даа. Тэгээд тэр мэрээ зүүж. Тэгэл тусаалхтад нэг өрөндөл байсан. Тэгэл гэрийнх нараа л байсан. Манай гэрийн гадаа нөгөө цагаан хувцастай хүмүүс. Манай нөгөө орчны дор цагдаатай юм чинь. Тэгээ угаасаа би тусаал л амар их юунууд юу гэдэг лээ. Амар их корона туссан хүмүүс гараал шүү дээ. 3 туссан. Тэгэхээр нэг тусчаад ерөөсөө таглаад болохгүй юм тий. Дахин суу. Манай ээж улаан бүстэй ажиллаад тэгээд ирээд тангууд би тусаад. Тэгээд ч юм уу. Тэгээд би чинь яалаа да. Би чинь карантин үед тэгээд сүүлийнх дээр нь гормоны юм уух шаардлага тэгээд. Тэгээд гормоны юм уугаад тэгээд би 20 кг таргалсан. Тэр ер нь одоо эргээ бодлоо ямар ч эмчилгээ шаардлага байсан биш үү те. Тэр нород 7,000 манд өргөө юу. Гэхдээ манай ойр тань тийм тусан юм. Би ч анхдагчдын нэг болох. Чи яас. Би ерөөс коронавирус ууштай аюул сонирхолтой. Манай аав туссан. Ээж заавал нэг хэд туссан юм байна. Гэхдээ ерөөсөө би бол ерөөсөө коронавирусаагүй. Тэг карантинаар чаа харин миний амьдрал бүр яг ингэж иргэсэн бол арай эсвэл яг юм нэг юм хүм хийх яг ийм үе дээр маань таарсан юм уу мэдх юм алга. Яг карантинаас ер нь бол яг одоо явж байгаа бүх юм маань ингээд эхлэн тавигдсан гэж боддог. Хаад ямар хөлтөй хэлсэн? Хятад эсвэл нэг Америк хөлтөй хэлсэн. Би вакцины хэлсэн. Манай гэрийнхаа. Тийм. Аавас пост нь бүгд Америк хэлсэн. Аав ганцаараа хятад хэлсэн. Би бүр хоёулыг нь хэлсэн. Тэгэхээр байж байгаа нөгөө нэг хятад вакцины тэр чи хятад вакцины 3 тунгаараа баг гэдлөө. 3 тунгаар хэлсэн. Тэгээд нэг гадагшаа хуралсан чинь хятад вакцинтай зөвшөөрөхгүйгээд дахиад 2 Pfizer хийлгээд. Даа. Бүр баахан баг халуураа түр. Тэгээд карантинаар тэгээд гэртээ юу хийдэг вэ? Тэг би амар клуб хийдэг байсан. Эмт октоодын өсвөрийн манлайлын энэ гэдэг тийм төсөл бичээ төслийн сургалт мургалтанд тийм онлайнаар суугаад ном уушаад тэр минийхаа яваад боломж олдвол гайгүй байвал ингээд уг нь ивент мэд оролцож цойлгцсан хамгийн анхны ивент дээр уг нь л ингээд тэнцэж мэдсэн байсан хэрнээ яг явуулж авах үлдээ. Чи хэлэх юм уу? Хичээлэл хийгээд байдаг байсан шүү дээ. Мэдгүй муур зуртайгаа л хөдлөгдөв. Ямар гоё юм. Хичээлээ хийж мэйгээл мэдгүй. Гэтэ айгүй гоё л өнгөрдөг байсан шүү дээ. Октод ер нь л айгүй айтайхан өнгөрсөн юм тий. Надад бол карантин бол хамгийн яг юм амар хим хийж дууссан яг өөрийгөө ойлгосон ийм жил байсан л. Тэгэл ер нь бол яа гэм бол одоо ингээд жишээлбэл гэр орондоо ингээд байж хаад манай гэрийнхэн тэгэл уцаа оролдоод хэдэн тал сууж байхгүй. Яг нэг хүмүүс чинь нэг юм хийж чадахгүй гарч чадахгүй хэрдэг тийм үү. Манай гэрийнхэн ингээд боломж олол хөзөр тоглоод Сатар Батар даам шагаа мага юу гэдгийг тоглоод кино үзээл тэгэл ингээд бүгд ямар нэг юм хийгээд идэв байсан шүү дээ. Айгуу сонирхолтой. Одоо бол тэгэл бүгдээрээ ажил хичээл мичээл юмнасаа тарж ирээл хэдэн талт хуцаа оролдож байгаа л нэг ширээний ард нэг хоол идчихэл тэгэл ингээд сууддаг. Яа. Карантин өмнө ээж аав дүүг аваад гадагш явцсан. Өмчлөгэнд явах гэх. Тэгээ явсан хоёрлаа минь дараа карантин гарчихсан. Ширээ чойрсон юм шүү. Тэгээ би үеэлдүүтэй хоёрлаа үлдээд. Тэгээ хоёр компьютерт. Тэгээс үлдсэн шүү дээ. Тэгээ бид тэр өдөр болгон удаа торгожддаг. Сүнэг биш ханж гоё байсан. Өдөр болгон нэгтэй. Тэр удаа тийм байсан. 11 сарын ихээс 4 сарын их хүрсэн. Гэтэ амар юм шүү. Ингээд гэрийнхэн чинь ингээд явцсан байхад ингээд карантинж мэрсэл юм болсон. Би бол гэхдээ яг нэг бодлын хэцүүж нөгөө бодлын тэгэл компьютертэй хамаг юмтаа гэхдээ ойлгох нэ. Тэгэл дундуур нь ах хич нэг халтаал хэд хоног ирээл. Тэгэл ер нь өөр хүнтэй цугаж чадахгүй нэг ойлгоо. Тэгэл гэрийнхэнтэй баян санаа зовстой хаа. Тэр ингэсэн юм ээж аав явахаас өмнө том өрөө нэг камер үлдээсэн. Яа. Тэгээ бид ингээд том өрөө зурт үтцсэн байжсэн чи. Юу хийж ийн камерээс яриад тойр зочиод тэгэл камертай бид чи бас томоотой их тоглоно. Тэг нэг удаа камерын унтрааж тавьчаад чанасгүйгээр юм камер тоглож исэн чи залгаад камер гинт босхгүй юу. Тэгээ босоод томор л алхаал ингээд явж чаач тийм юм хорны юм бөөрөнхий ирмэг нүд харлаа толгоороо мөргөж байгаа шамна. Тэгээ 1 минут газар ингээд энэс рекорд хийчихдэггүй ингээд яа нүд харахгүй.
Тэгэл тэр үед л ээж зүгээр өмгөрхөл санаа зовчихсон. Бусдаар л айгүй байсан. Гоё л. Яасаа донцлоо зүгээр байж байгаа юм. Яа нэг гинт босхолоор харлаад унцдаг шүү дээ. Тэгээ унцсан байна. Гэхдээ амар компьютер тоглосон Аа, байна. бааргаар л биш. Тийм баг 10 цаг тасалгүй сууж тоглож байна. Ер нь ингээд хэрэгтэй шүү. Бид нар аюу их юм компьютер тоглоомны амар дуртай дээ шүү дээ. Гоё л дээ. Би юу ч тоглодог шүү дээ. Наа хаагаад байна. Би бүр ямар ч тоглоом тоглох. Тэгээ өчтөр нэг найзтай байж миний анд юм тоглож чинь муу чинь юу тоглож чинь гэхээр юу ч тоглодог шүү дээ. Чи тэгэхээр юу үйт ямар хобби тийм гэхээр би одоо яг бас тэнд найруулгатай хэцүү. Тэгээ яг ингээд одоо сакслаг гэж хэлэх юм даа гэсэн шүү дээ. Одоо нэгт яг нэг удаа заалмал авах нэг тийм. Тэгвэл амар гайхмаар асуудал байна. Би ямар ч тоглоом тоглодог. Гайгүй шүү. Гоё шүү. Харин насанд л гайгүй шүү. Манай нээдүүд тоглодог ш манай ихтэй нээдүүд. Би л стаач. Тэгээс хүрээл бас нөлөөлөл. Хүрээл амар л баха. Тийм. Найзууд ч тэгэхээр бас нэг амар тоглоом моолыг гэдэг үлээсэн гэж байна. Плюс ганц хоёр бис орж ирсэн. Тийм үү? Тийм. Би гоо Тэгээ чи та тоглох уу? гоо хүн дутчихлаа гэл. Бистэ бис орж тэгж тоглосон үзег юм байна. Амар Би нэг 10 жил дахад нэг юм хийх гээд зүгээр хөвлөж мөвлөх хичвэл яг нэг компьютер дээр юм хийх шаардлага болоо компьютер байхгүй байгаад нэг бисээр ороод юм хийгээд хөвлүүлж байсан түүх. Тэг бисэнд орохлоор ямар байна тэгээд хүм амар харж байна уу тааш? Хүм амар харж байна эрэгтэй хүмүүс. Юу охин байдаг юм. Би нэг саяхан сүүл нэг бисийн зураг авалт тэгээд ингээд нэг юм өрөөтэй юм стрим хийдэг өрөөтэй нэг юм бисээс авахгүй 3 давхар. Тэгээд тэгсэн чи яг тэр үед нөө нэг аль класстаас шилээд яадаг гэд тэр өдөр амар их тог тасраад тэгээ бид нар зураг авалт хийгээл ингээл явсан газар бол яг ингээл очингууд тогсрал байсан байхгүй. Тэгэл аюу азгууд жоохон тийм нэ аюу хөвгчлээ зураг авалт. Тэгээд яг бисийн дээр очсон чи яг л дөрмийн дагууд бас тогноссон шүү дээ байхгүй. Тэгээд тэгсэн чинь за нэг цагийн дараа ирнэ гэж ингээд тэгэхээр бид нар за цаг хүлээч дөө одоо дахиад дараагийн газар руу очоор дахиад цэцэр чинь ингээд очихсоор байтал цаг тэгэл ингээл явчихна гэж бодоод хүлээгээ сууж байгаа байхгүй. Одоо 3 давхар штэ. Тэгээд бид хүлээр суугаад сүүдэр мүдрээр тоглоод ингэж жагаад цагийн дараа ирнэ гэсэн баг 3 4 цагийн дараа ирсэн заяа. Тэгээ бид нар 3 4 цагийн дараа ирээд би гараад 0 орох гээд ингээ харсан чинь 3 4 цагийн өмнө сууж исэн хүмүүс суусаар л байсан шүү дээ. Тог ихийг хүлээгээд тоглох гээд Яа. 3 давхар ингээд юу ингээд битүү ингээ хүнтэй хэвээрээ байсан гээл бод. Одоо бүр гэхдээ тийм стрим хийж болдог бисэн мэсэл болсон юм. Тийм Ер нь нэлээд жил хүмүүс л байх. та юуны орд вэ? Оо. Ардас Хумх. Тас тэг чүү шүү чи юу юу? загас Тийм үү? Хэдэн сарын? 2 сар 2 сарын хэдийнхэн? 24. Би 22-нд төрсөн 2 сарын. 22 наа. Пүү тийм. Баярлаа. Үгүй баярлаа. Баярлаа. Тэр нь яг ямар очтой. 22 чинь чигтэй загас биш үстэй. Би загас штэ. 22 23-аас эхэлж байгаа штэ. Чи 20-оос эхэлдэг байхгүй би загас. 20-аас загсын яв. Чи чинь юу Дээш яа? гараад. Би зинлүү шүү. Дэжгүй орцтой хүмүүс сууж байгаа юм биш. 9 сарын орд юм уу? Тэ. Тэр юу сар уу? 1 сарын 31. Гэтэ яагаад тийм ордноор тийм чухал юм? Амар найдлага бид штэ. Тэгээ дээрс нь нөгөө өдөр цагаа мэддэг болоос амар нарийн гарч ирдэг байхгүй наталж хардаг гэдэг. жавзаа жинлүүр заяа загас энэ томох би загас. За. Гэтэ хамгийн түл чийс айгуу дажгүй орд юм байна. Тэгээд тийм муухай ордноо тийм үү? Хэлж болохгүй. Хүний Хань мэн үү? тэгэл гүү хань чи Загас зүрүүд. бишээ загас. Өө эргэтэй загас. ихэр мэхрийг бол би бол муухай л. Үгүй. Ихрий чи яваас хоёр нүртэй гээл тийм юм бол би бас Эргэтэй загас бас амар хэцүү байд юм аа. Амар зөөлөн тэгээ жоохон хэцүү гоншгонор ч юм уу те. Үгүй. Үгүй тэгээ сэтгэлийн хатсан ч юм уу те. Вау. Их мэд. Тэ жимхтэй хүмүүс загсанд айгу дургу те. Эрэхтэй загсанд. Ер нь бол амар муу нэртэй шүү дээ. Яг хүн үнийн тэр чинь бас хүн үнээс шалтгаална. Одоо манай жишээлбэл нээдэг байхгүй амар үн чинь эргэтэй загас тэгээд үнэхээр ингээ гайхалтай гэж хэлмээр загас. тэр хүн хүнээс шалтгаалаад идэм бол тэгээд ордонд нэг хитэрхий. Үгүй итгэж амар итгэх хэрэгтэй байхгүй. Үгүй ингээ яг ингээд ордноосоо зүрхэн гэж байхгүй. Тэр чинь нөгөө нэг цагнаасаа хамаарч бас яг ерөөхдөө бол тэр мөн гэх мэтчлэн тийм юун дээр өөр гардаг байхгүй. Тэгээ тэндээс хамаарч хүний зан чанар тэр аюу тодорхой гарч ирдэг. Гэтэ би л ордонд итгэдэг. Одоо шилбэл надад ингээл одоо юм амар лаг телевизэр дээр ингээл лаг гараад сошиал дээр лаг харагдаад идэг хэрнээ яг уулзаал ярих гал тэгэхээр өөрийгөө арай л нөө би ярин гэсэн би тэдэн дөрөг болсон
хүмүүсээр намайг тэгсэн гэдэг нэг юм мэдэрсэн. Тэгээ ингээд нэг юм гоё юмны талаар яриад ингээд гоё conversation үүсгэх гээл тэгэхээр юу ч байхгүй тийм хүмүүс надад амар уйтгартай санагддаг. Тэрнээр бол ингээл гоё юм ингээл янз янзын амар random fact мэддэг хүмүүс надад амар гоё санагддаг ч тийм ингээл яриагаа сонсоо суугаад юмар. Баярлаа. Тийм болохоор хоёулаа найзууд байх. Тийм шүү нэрээ. Намайг нэг дээрээ нэг гай бүр ингээд би нэг хүнтэй харьцдагс ахгүй юу? Бас жоохон ол тэгэл. Тэгээд тэгсэн чинь ингээд тэр үед бид хоёр яг ингээд харьцчлаа ингээд хөрхөө харьцаа. Тэгээд дэжсэн чинь нэг амар тэгж уусч моосдгоо. Тэгээд би яг чатын анцаа явжсэн ахгүй юу? Тэгээд яг чатын анцаа явж агаад яг алхчихсан чинь таарчдаг хгүй юу? Тэгээд таараа чи ажилласаа яах гэж аа би шиг ингээд ороод найзтай яхад уулзч амлчихсан. Аа тийм үү тэгвэл би ингээд хонострон яваад чи би энд нэг яс нэг юм хөвчөдөө хоносч чигээд тэгээд бид хоёр тэнд уулздаг хгүй юу? Тэгсэн чинь ингээд ерөөсөө ингээд өөрөө уулзнаа ингээд юу ч ярихгүй заяа. Тэгснэ ингээд яж хатын тэр үед нэг юм хөл бөмбөг яа тэгсэн тэр хөл бөмбөг ингээд сүлд үзээс шүү дээ. Би бүр ингээд даям нөгөө нэг чи гэхдээ бас сандарсандаа тэгж ярьж мэрдгүү. Үгүй сошиал маршал дээр чи амар лагун байхгүй яриа мэрэ бүр ийм тэгснэ яг бодит амьдрал дээрээ бүр та дими санагтаа. Би хин гэдэг нь жоохон гадралтай шиг боллоо. Нэрийг хэлчихсэн тийм. Амар олон хүн Тийм зүгээр шүү дээ. болохгүй. хөл бөмбөг бас үзээд байвал сонирхолтой санагдав. Хөл бөмбөг үздэг олны танил ах нь байна шүү. Үгүй тэгээ гол нь ингээд амар богинохон хугацаанд уулзаад салгаж байгаа штэ ер нь бол ингээд тэр үедээ ингээд хальт ингээд юм хөрхөн юм ярьж байгаа салж болох боломж дээр уцаа үзэж суучих байгаа. Чи ихтэй найзуудтайгаас юм шүү. Найзуудтайгаас уулзсан юм шүү. Гүү. Найзуудаа би хүлээж исэн. Арай бич хоёрчмар тарчсан байсан бохгүй. Тэгээд ер нь л яг хоёулаа байсан гэсэн үг. Тэгээд дугаасаа тэр нөхөр бас нэг юм явмон гэд тэгээд Читэн шууд би Бразилийн багийг дэмждэг. Неймар гэж ярьлаа. тэгээд би бас уг нь манай дүү мүү хөл үздэг бас ингээд яг нэрлээд ярил ярин зав яа гэх юм манай дүү байн гардаг болохоор гэтээ мэдгүй тэр яг нэг юм эрэгтэй хүн чинь нэг жоохон нэг юм нэг санаачлахтай байх хэрэгтэй шүү дээ тийм байгаагүй. Тэр стоптгоо гараад л. Уусаа тэр блок. Тэгээд зүг баха. Хилчээ. Яг ингэ тэр юм хэлсэн. Ер нь л асуудал тийм л байгаа шүү өөрөө чи асуудал. Тэгээ манай дараагийн дугаараар тэр залуу орно. Тэгээ. За бүүнэр нэг random fact хэлээд дуусгач. Би сүүлд нэг асуулт авсан дорсон ч үлээ. Анашны хил 60 см оршдог. Тийм шүү дээ. Анашны хил 60 см оршдог гэсэн. 62 биш л үдэж чинь. 62. Энэ 20 байгаад байна шүү дээ. Тэгэхээр ийм урт юм уу? Шил биш урт гэсэн юм уу? Би тийм факт үзсэн. Би random fact мэдгүй юм. Чи сайн бас ерөөсөл random fact. Одоо ингэнгүүт санахгүй шүү. Өндөр хэлчихгүй. Дай. Гүү яах юм? Өндөр яа өндөр дээр тийм ач холбогдол үүдэ. Ач холбогдол үстэй. Грэнд факт биш л дээ. Анас. Яач юу? Тэгвэл өөртөө шаарч за яг хөө бичлэгээс үзчихдэг. Чиний Санаа таачих гэж чамд юм. Өөртөө random fact хэлсэн. миний факт бол би одоо амар үсэлж байна. Вау. Мен сонсоо. Тэ. Тосхоо. Микэн дээр Яг ингэсэн. Зүгээр маань сонсож байгаа тэгээд яг тийм хэсгийг үсгэж ийдээ. Үсгэж юу? За тэгээ манай нэрээ олоогүй подкастны Манай хамтрагч байгууллагад гэж. байхгүй байгаа. Тэ. Үгүй тийм үү? Дижав. Манай спонсор хоолой бичиж болохгүй. Биш хоолой битаац. Дижав. За ямарч тэгээ дараагийн дугаард нэрээ олцсон байх хаа да. Тэ. Тэр дараа жил ороорой заяа. Дараа жил. Даим. Хэр өсөж өгсөн. Тэ. Хостой болсон байх юм болов. Даим. Ерөөл батар шиг. Тэ. Ирээч. За Чи хараач хөө дээ. Баяртай.